Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За шинэхэн бичлэгээр уулзж байгаад маш их баяртай байна. Сүүлийн 2-3 сар бараг YouTube-ээс завсарлага авсан байсан ямар ч бичлэг энэ төр хийхгүй дээ. Яг хоо завсарлага авсан шалтгаан гэх юм бол би Америкт байлаа л да. Тэгээд яг хоо Америкт байхдаа би нэг 2 үлээ 3 бичлэг л хийсэн шүү дээ. Тэгээд одоо энэ бичлэгээрээ ер нь бол эргээд YouTube дээр иргэн ирж байна. Тэгээд хамгийн ихний бичлэгээрээ болохоор би та бүхэндээ саяны 100 би өөрийнхөө нэг өөртөө хэрэгжүүлсэн нэг 14 хоногийн детокс хөтөлбөрийн талаар хуваалцах гэж байна. Энэ нь болохоор юу вэ гэхлээр Amu гэдэг нэртэй Amu гэдэг брендийн детокс хөтөлбөр байгаа. За энэ нь ямар учиртай детокс хөтөлбөр юм бэ гэхлээр дотор гэдэс болон нарийн бүдүүн гэдэс цэвэрлэх, за уушиг болон бөөр, давсаг, илэг, цүс цэвэрлэх юм дотроосоо одоо хооллолтоороо эрүүлжих, хоргоожуулах тийм хөтөлбөр байгаа юм л да. Ер нь бол нэг 14 хоногийн турш танд одоо идэх хоолыг чинь хэрэглэх одоо найруулж уух зүйлсийг цай болон хоол хідэн цагт хідэн одоо минутанд ийм хоол ундыг яаж идэх үү гэдэг талаар бүгдийн нарийн хвчлэн гаргаад өгдөг тийм детокс хөтөлбөр байгаа. Бүх хүмүүсийн дунд нэг хөтөлбөр ингээд шидэд өгчих биш. Хүн болгонтой яг тулж харьцаад тухайн хүнийх нь биеийн онцлог болон эрүүл мэндийн онцлог, за тэгээд өмнөх одоо амьдралын хэм маягийнх нь онцлогт нь тааруулаад уламжилт амгаах ухааны одоо хүрээнд тааруулаад тэгж тусгайлан яг хүндэн зориулж хийлж өгдөг тийм хөтөлбөр байгаа. За би Америкт байсан болохоор нөгөө Америкээс над руу бүтээгдэхүүнээ явуулсан, шипигээд явуулсан. Хэрвээ Монголд ах юм бол Монголд бас гэрлүүч нь хөргөөд авах гэж бодож байна. Энэ болохоор яг Amu гэдэг брэнд нь өөрөө хоёр эмэгтэй, партнер эмэгтэй бизнесээ хамтарч хийдэг байгаа. Тэгээд нэг нь Монголд байдаг, нэг нь Америкт байдаг. За би болохоор Америкт байдаг ихчтэй холбогдоод, хулан ихчтэй холбогдоод уцаар ярьж одоо надаас зөндөө их асуултуудыг асуусан. Миний иддэг хоолыг асуусан, амьдралын хэм маягийг асуусан. За тэгээд хэрэгэлдэг зүйлстэй хэдэн цагт ямар хоол иддэг үү, ямар жимс иддэг хүртлийг надаас асуусан. Хилний өнгөр болон шээсний өнгийг зураг аваад явуулаарай гэд тэрийг харсан байгаа. Тэгээд эдгээр зүйлсүүд дээр тулгуурлаад надад идэх хоолыг мань болон хэрэглэгдэх зүйлсийг мань тусгайлан гаргаж өгсөн байгаа. За ерөнхийдөө бол нэг уламжилт хамгаах ухааны хувьд бол нөгөө хүний хий шар бадган 3 одоо төлөв тэнцвэрчсэн байж ах хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр минийх болохоор хий одоо жоохон дутагдaltaй, шар бадган давмгайсан тийм хүн байна гэж тэгсэн л дээ. Тэгээд миний жоохон нөгөө нэг юм хилний өнгөр маань жоохон баруун тишээ хазгаалттай учраас жоохон баруун аарцэг ташаа маань далисан байна гэдгсэн. Угаасаа өмнө нь би тэрийг мэдчихсэн. Нөгөө йогийн багштай би хувийн ганцаарч хийсэн хичээл хийж хаад чиний баруун тал чинь гажцсан байна гэд яг тэгжсэн байхгүй. Тэгэхээр би бол баруун талаа илүү их ажилуулах, дасгал хөдөлгөөн, хооллолт эдгээрийг би бол хийх ёстой гэдгийг бол улам баталгаажуулж авлаа. Монголчууд ч угаасаа нэг жоохон тийм улирлаа тохируулж зундаа жоохон хөнгөн сүү цагаа идэгээд өвөлдөө жоохон махтай шүлтэй жоохон хүнд хооллоо идээд тэрэнгээрээ дархлаагаа сэргээгээд явдаг ард түмэн байсан шүү дээ. Тэгэхээр би болохоор ер нь зундаа нөгөө айгүй их тийм хүнд төрлийн хоол идээдсэн байлаа л өндөг авокадо ер нь одоо шүлтэй хоол гэхээсээ илүү жоохон хуурай хоол ч юм уу Тэнгууд тэр маань нөгөө нэг зуны улиралд хүний гөрөлзөх хөдөлгөөн нөгөө хоол шингэц одоо сайжруулах үйл ажиллагаа арай жоохон доогуур байдаг учраас хөнгөн хооллоорой гэд намайг тэгжсэн. Тэгээд би өөртөө хэрэгжүүлсэн 14 хоногийг цухас жоохон дурдаад тэгээ надад ямар үр дүн гарсныг хуваалцъя. За би эргээд одоо нөөцөө ингээд харсан чинь 8 сарын 18-нд эхэлсэн байна. За би 8 сарын 18-нд яг ингээд хідэн цагт босоод тийм ус уун ингээд бүгднийг ингээд чагсаагаад ингээд битсэн л дээ миний яг ингээд дэвтэр дээр ингээд бэж гин. За надад зориулсан 14 хоногийн хоолт маань яг нэг юм хэсэгчилсэн байдалтай ингээд айгүй дэлгэрэнгүй тайлбартайгаар ирсэн байгаа л да. Эхний 4 хоног нь болохоор уушиг бүдүүн гэдэс цэвэрлэх гээд нэг одоо өдрийн тийм хоолтыг 4 өдөр хийх. Тэгээд дараа нь болохоор 5 6 дахь өдөр нь элэг цөсөө цэвэрлэхэд одоо элгээ одоо жоохон цэвэрлээд тэгээд яг цөсөө угаахад бэлдэх тийм 2 хоног байсан. За 7 8 дахь хоногт нь болохоор яг нөгөө элэг цөсөө угаах нөгөө цөс угаана гэж ярьдаг шүү дээ. Яг тэр чинь цөсөө угаасан тийм 2 хоног байсан. За тэгээд сүүлийн 6 хоногт нь болохоор бөөр давсаг цэвэрлэх тийм 6 өдрийн хоолт байсан. Тэгээд эхний 4 хоног нь эхэлж байгаа юм л да. Тэгээд эхний 4 өдөр угаасаа жоохон хэцүү байх гэх би нэг өмнө нь фэйсбүүкээр жоохон тандаад уншаад ингээд судалсан. За эхний 4 хоног л тавчих юм бол цаашаа гайгүй юм шүү вэ шүү гэж би айгу сэтгэл зүйн бэлтгэлтэй хоолтороо бүдүүн гэцээ цэвэрлээд уушгаа цэвэрлэхдээ болохоор амьсгалын дасгал хийх юм байлээ. Амьсгалын дасгал хийгээд тэгээд өглөөдөө хэдхэн минут гараад алхаад гоё агаар амьсгалаарай гэж тэгжсэн. Тэр нь болохоор
хүний хооллолт агаар амьсгалах хоёр чинь хоорондоо холбоотой юм байна гэдгийг мэдрүүлж өгч илээ. Эхний өдрийн байдлаар би нэг тэгж өсөөгүй. Хэдэн цагаас одоо энийг идэх хэрэгтэй байна. Энийг уух хэрэгтэй байна. За гэд бүгдийг ингэж найруулж ингэсээрээ л эхний өдөр маань бол өнгөрцөн. Тэгэл оройдоо айгүй гой хөнгөн те нөгөө тэрний өмнөх өдрүүдэд нь нэлээд хүнд хооллоод байсан хүн чинь гинт гой хөнгөн хооллол ирэнгүүт айгүй айтайхантай айгүй тааламжтай мэдрэмжтэй. За тэгээ 2 дахь хоног боллоо, 3 дахь хоног боллоо. Өлсөж ихэлсэн. Өлсөөд би инстаграмынхаа стори дээр хийжсэнтэй яана өлсөөд байна. Нэг эн чинь өөрөө хамаг одоо глютен болон те хамаг сахар ч юм уу ер нь бол өмнө нь идчихсэн бүх карбуудыг хасчихж байгаа учраас толгой өвдөнө гэж хэлсэн. Толгой өвдөх юм бол витамин уугаарай гэд надад нэг юм витамин өгсөн байсан. Тэгээд тэрнээс нэг 2-ыг уусан чинь харьцангуй гайгүй болоод толгой ингээд өвдөх нь гайгүй болчт юм лээ. Тэр нь бол эхний 4 хоног бол те хэцүү гэж бодох юм бол угаасаа хэцүү, гайгүй гэж бодох юм бол гайгүй санагдсан. Ер нь бол бүх зүйлдээ сэтгэл санааны байдлаас шалтгаалгаар санагдсан. Тэгэд эхний 4 хоногийн хоолтын хувьд бол надад авууштай санагдсан зүйл нь бол давс идэж болно. Угаасаа оройн 18 цагт өөрөө хоолоо хийгээд идэнэ. Хүрэн манжинтай хөөц будаатай. Тэр хоолн дээрээ давсаа хийгээд давстай хоол идэж болно гэдгээр айгүй айтайхан тааламжтай санагдсан. Давсгүй хоол идэхээр чинь ерөөсөө ямар ч нэг хэцүү те. Ер нь бол айгүй хэцүү штэ. 2 дугаар шат буюу 5 6 дахь өдрөө. За яг 5 6 7 8-ыг нь 2 дугаар шат элэг цус цэвэрлэх гэ надад бол багслаад өгсөн. Алимны шүү суугаад, алим идээд те. Ер нь нөгөө нэг элэгээ цэвэрлээд нөгөө дараагийн цус угаах үйл ажиллагаанд бэлдэж байгаа юм билээ л те. Тэр өдрүүдэд бол надад бол үнэхээр сайхан байсан. Ягаад тэгэхээр өглөө босоод 2 алим мэдээл те. Дахиад нэг 2 алим мэдээл, дахиад нэг 2 алим мэдээл. Тэгэл хажуугаар нь алимны шүү суугаал нэг тийм гоё тааламжтай те. Нөгөө чихэрлэг зүйлс идээд байгаа болохоор толгой молгоо өвдөхгүй. Тэгээд айгүй гоё дайжгүй санагдсан. Өмнө нь угаасаа нэг удаа йогийн багшийн заавраар зүсээ угаажсэн болохоор тэр үед алимны жуус идж байгаа л тэгээд зүсээ угаажсэн болохоор миний хувьд бол туршлага бол байсан. Тэгэхээр дайжгүй айгүй дайжгүй нэг их тэгж үлсөөл одоо мах идмээр санагдаад ч юм уу тэгж бол юу ч санагдаагүй. За тэгээд 7-8 дахь өдрөөс яг зүсээ угааж байгаа байхгүй юу? Яг 7 дахь өдрөөс ахуулаад. Тэгэхээр зүс угаах угаасаа нарийн зааврыг өгнө. Тэгэхээр би одоо ингэж зүс угаад юм билий гэж би бол хийлэхгүй те. Яг тухайн хүндэн тааруулсан жор гэж би бол хэлээд байгаа шүү дээ. Миний хувьд бол өглөө босоод яг зааврын дагуу уугаал ягаал те. Гол нь яг тэр цус угааж явах явцад хулын ихч байн холбоотой те. Одоо яаж ийн? Одоо гүйлгэж гин үү? Одоо яаж ийн гэдэг ингээ байн ингээ бичээд холбоотой байгаа надад айгүй таалагдсан. Ягаад тэр ингээ ягаад байгаа нь мэддэхгүй ингээ таг болчвол те айгүй хэцүү шүү дээ те. Энд чинь гизгүүзээ өвдөх үү яах вэ гээл те. Ингэх ёстой ч юм болов уу, ч юм болов уу гэж жоохон хэцүү те. Намайг тэгжсэн л та. За 11 цагаас өмнө гүйлэхгүй болвол цаашдаа те нэмээд тэрийг уугаарай гэд хэлжсэн. Тэгээд ашгүй яг цагийнхаа дараа би ингээд гүйлгээд ингээд авцсан. Тэгээд гүйлэх нь өөрөө айгүй тийм сонин нэг юм гүйлгэн ихээртэй ингээд гиз өвдөөл амар ингээд мушиграал бид нар бол тэгж төсөөлдөг шүү дээ. Ер нь бол тэгж байгаа л бид нар чинь ингээд гүйлгдэн шүү дээ. Тэгэхэд энэ цус угаах үйл явц бол үгүй заяа. Зүгээр л байж ангууд ингээд 0 армаар санагдаад. Тэгээд 0 ороод ингээд сунгууд зүгээр ингээд гэл гарчна. Ерөөсөө тэгэж гидс мэдс өвдөх ч юм уу мушиграх ч юм уу таагүй тийм мэдрэмж байхгүй зүгээр л яг намуу детокс барихаас өмнө гидс гэд номыг уншсан байсан. Та нар гидс гэдэг номыг заавал уншаарай. Бүдүүн нарийн гидс чинь нэг юмтэй нарийнхан одоо ингээд хоолой байгаа шүү дээ. Тэр хоолойны хананд нь ийм нарийнхан жижигэн ийм хевсний ширхэг шиг ийм салтууд ингээд бэж идэг юм байна л да. Тэр завсар болгонд ингээд юм бохирдол шигдээд үлдсэн байдаг. Тэрийг ховхолж цэвэрлж яхах нь айгуу чухал юм байна л да. Тэгжээж одоо хүн өөрөө тэр ширхгээрээ эд эсээрээ шимт хижээлээ авдаг. Тэр нь бөглөрчгөө шимт хижээлээ авч чадахгүй тий. Ер нь бол нарийн гиз одоо бүдүүн гиз бөглөрөх тий таглах тийм таргалалт үүсэх асуудал үүсүүд ингээ гараад ирж байгаа юм л да. Би ер нь бол энэ 14 хоногийн хоолтын турш тэрийг л би бодоод байла. Би тэр жижигхэн салтуудаа хевсний ширхэг шиг нарийнхан зүйлсүүдийг би ингээд гой цэвэрлээд байна шүү. Тэр маань ингээ ховхроод байна шүү гэж надад ингээ санагдаадсан. Тэгээд идж байгаа хоол унд маань хүртэл илүү амттай нэг тийм одоо зүгээр л одоо маш жоохон давсыг л идэж явах хүртэл айгүй гоё амттай болоод ч ах шиг тий. За сүүлийн 6 хоног нь болохоор бөөр давсаг цэвэрлэх 6 хоног байгаа юм. Ерөнхийдөө бол тэгээ бөөр давсганд чинь түлхүү зориулсан одоо хооллолт болон хоолны материалыг санал болгоно гэсэн үг. Одоо goji berry цай ч юм уу те net leaf цай. Тэгэл одоо blackberry-г гой чанж ууж илээ. Тэр нь бас надад их өвөрмөц санагдсан. Blackberry-г бид нэр зүгээр л одоо идтнүү гэхээс биш те чанаад ингээд уух нь бас арай өөрөөр үйлчлдэг ч юм уу те. Тэгэхээр энэ сүүлийн 6 хоногийн хугацааны одоо хоолт нь бол эхний 4 хоногийн хоолттой бол тун төстэй. Гэхдээ арай өөр
одоо хэрэглэгдэх зүйлс нь арай өөр, уух цай нь арай өөр. За энэ хоолтон дээрээ зэрэгцүүлээд одоо Монголд байгаа уламжлалт эмчийн заавраар өгсөн формуланууд ууд юм бэлээ. Digestion болон detox формула гэдэг. Тэгээд яг хүн болгонд энийг өгдөг эсэхийг би сайн мэдэхгүй байна л да. Надад ямар ч хийсэн эхний 4 хоног болон сүүлийн 6 хоног дээр нь энэ хоёр формулаг найруулж уугаарай гэд тэгжсэн. Тэгээд тэрийг нь ингээл найруулад уугаад исэн. Давхар нэг таалагдсан юм манг биен гэж нэг гоё юм бэлээ. Би ерөөсөө өмнө тэр биенийг ерөөсөө хэрэглэж байгаагүй. Америк зөндөө олон биенийг хоолтонд те Мексик хоол молно гэл иддэг байсан болохоос биш манг биенийг яг нунтаг болгоод те найруулад шүл мүлэнд ингээд уун гэдэг бол үнэхээр надад шин зүйлээсэн баггүй. Үнэхээр гоё амттай юм блэ. Нэг уусны дараа ингээд гоё цадаж мадаад тийг санагдаад исэн. Тэгэхээр яалтчгүй биен гэдэг бол өөрөө айгу үссэнд те арьсанд хумсанд бүх зүйл маш сайн зүйл болохоор те би нууж байгаадаа бол үнэхээр happy байсан. За тэгээд 14 хоног маань өнгөрлөө. Иймэрхүү зүйлсүүдийг идээд уучлаа. Надад ямар үр дүн гарсан бэ гэхлээр 2 кг хассан. Угаасаа жин хасах бол угаасаа ойлгомжтой юм лээ. Жин бол хасна. Детоксыг барьж авах хугацаанд надтай хамт барьж исэн хідэн хүн одоо Facebook дээр нэг групп болоод явж исэн л да. Тэгээд тэр хүмүүсийн коммент энтрийг бас харахад бүр 14 мөрөн 10 паунд тий. За килограммаар бол нэг 4-5 кг ч юм уу тий. Айгуу сайн хассан хүмүүс бол харагдчихсэн мэрсэр. Гэхдээ би болохоор нөгөө угаасаа илүүдэлж ин надад бол байхгүй. Турах гайд нэг хичээгээд исэн юм бол байхгүй. Тэгвэл би энэ детокс хөтөлбөрөөрөө бэлхүүснийхээ тойргоор би хасмаар санагдаадсан байхгүй. Тэгээд жингээ үтсэн чинь 2 кг хассан байсан. Бэлхүүсээрээ ингээд хэмжээд үтсэн чинь 2 см бас хассан байсан байхгүй. Тэгээд бэлхүүсээрээ айгүй гоё ингээд жоохон агшаад ингээд өгсөн. Ер нь бол би байнга дасгал хийдэг байсан. Тэг ер нь одоо ч гэсэн хийж гин 2 хүүхэд гаргасан. Бэли хавцаа тий жоохон унжсан байгаад байдаг. Хоол энэ төр илүү идчихэнгуут нэлээд жоохон хөөгөөд явцдаг тий. Тэгэхээр тэр хэсгээрээ би жоохон хасмаар санагдаад байсан л да. Дасгалын аргаар ингээд жоохон болчихгүй. Тэгээ хоолтын аргаар гоё детокс энэ төр барьж байгаа тасчий гэж бодсон чинь 2 см хассан байсан. Тэгээд биеийн байдал бол айгүй тэгж хөнгөрдөг юм бэлээ. Ингээл өглөө босч ирэл те. Яах вэ? Ийх үү те. Юу хийх үү гэл ингээл хөнгөрөөл те. Айгүй тийм ирч хүчтэй. За би угаасаа нөгөө дасгал хийдэг байсан тэр үедээ. Тэгээд дасгалаа яг 14 хоногийн хугацаанд би жоохон болцсон байсан байхгүй. Тэгсэн чинь бүр ингээл өглөө босч ирэл дасгалаа ямаар санагдаал босч очиж гүүмээр санагдаал энд ч очиж ингээл гоё Сонголт Монголд яг мог хиймээр санагдал нэлээд тийм хөнгөн байдалтай болчт юм билээ. Тэгээд надад бас хамгийн сайн нөлөөсөн юм нь болохоор яг ямуу детокс барихаасаа өмнөдөө би 3 сарын хугацаанд 3 сар 4 сарын үед нөгөө амар нойр муутай байсан гэд би жирэмснээс хамгаалах одоо эм уугаад ямар нөлөө гарсан талаар бичлэг хийсэн шүү дээ. Тэгэхээр тухайн үед бол би нойр бол эргээд гайгүй сайн болцсон байсан. Тэгээд амууд детоксыг бариад миний нойр бол бүр сайн болцсон. Зүгээр өдөр мөдөр ингээл хөвтөл нам ерөөсөө орой моройтой ерөөсөө тэгж зовж яахгүй тэгэл сайхан нам унтчихдаг болсон. Одоо ч гэсэн ер нь гэртээ ирсэл сайхан унтаал байна. Ер нь бол нойр айгүй сайн болдог юм лээ. За тэгээ 14 хоногийн хугацаанд иймэрхүү детоксыг бариад өнгөрчдөг юм бэжээ те. Ер нь бол за тухайн одоо 14 хоногтой ингээд гиз гүзээ хөнгөрөөд те жин хасаад ингээд өнгөрчдөг юм байна. Тэгтээ ингээд өнгөрөл болчдөг юм бол биш юм бэлээ. Хүнд заавал юм үлддэг юм бэлээ. Би бол тэгээ одоо амар амтлагчтай бүр ингээл терияки чикен ч юм уу те ингээл амар хятад хоол моол те 9 шидийн амтлагч идэг штэ сой соос сахар ямар яасны юу гэл сесами ойл дээрээс нь бахан юм нэмэл идэгтэй тийм элдв юм холцсон амтлагчтай хоолнд дург болсон. Нөгөө хоолныхоо зааврын дээр нугасаа олон удаа зайлжилж идэрээ гэсэн байсан учраас нөгөө давстай жоохон амтгүй хоолгаа штэ тийм мэдээж тэрийгээ ингээд зажлаад идэдэг гот будаа ийм амттай юм бэ штэ. Хүрэн манжи ийм амттай юм бэ штэ гэдгийг мэдэж авч байгаа байхгүй юу. Тэгэхгүй бид нэр амар тултал ингээл амталчдаг. Тэр яг хүнсний ногоо яг ямар амттай юм мэдгүй. Тэр сахараар, тэр давсаар, тэр нэг амар амтлагчаар л дамжуулж бид нар хоол иддэг болчиход байгаа байхгүй. Тэрэндээ өөрөөсөө хортоод явчтай юм шиг санагдаад байна. Надад одоо ингээд эргээ ботход тэгээ гэртээ ирээд би ингээ хоол хийгээд эхэлж байна л да. Амтлагч бол ерөөсөө хэрэглэхгүй. Яг л байгаар нь хийдэг болчиход байна. Тэгээд би энэ ноутн дээрээ бичсэн байна л да. Хамгийн таалагдсан зүйлээ манг биен гэж хэлэн шүү гэд те бас хамгийн таалагдаагүй зүйлээ Epsom salt гэж хэлсэн байна. Тэгээд Epsom salt-ыг юунд хэрэглэж байгаа вэ гэхлээр нөгөө цөс угаахад хэрэглэдэг. Өглөө нь те нөгөө зааврын давуу хийхэд Epsom salt-ыг ус найруулад ууж байгаа юм бол та тэр бол үнэхээр муухай амттай юм билээ. Бурхан минь бүр тэр гих тэмдэггүй ямар юм бэ те нэг юм гашуун те нэг төмөр хайлуулсан юм шиг эсвэл нэг эм хайлуулсан юм шиг тийм амттай юм билээ. Тэгэхээр хамраач ихж байгаа л шууд залгаал уучих хэрэгтэй юм билээ. Тэгэл араас нь одоо ууж барих идэж уух юмуд бол зүгээр. Ер нь бол энэ 14 хоногийн хугацаанд идэж уусан зүйлийн хамгийн сонин бөгөөд хамгийн анх удаа уужсан тэр Epsom salt. Бусд нь бол
бүгдээрээ таалагдсан. Яг тэр нөгөө Instagram дээр би Amo Detox-ыг барихаас өмнө туршлага юм хаваалцаараа тий юу идэж уудаг вэ гэдгсэн чинь хүмүүс бас тэгсэн байсан л да. Айгу муухай амттай юм найруулад уудаг гэд. Тэгээ би жоохон хүлээлттэй байсан юм. Ер нь бол жоохон эвгүй амттай муухан дээ гэж ботсон чинь үгүй шүү. Epsom salt л угаасаа яг зүс угаах зориулттай тийм эвгүй амттай зүйл. Бусд нь бол надад өстэй зүв зүгээр санагдсан. Тэр detox формула, ямар формула, digestion формула тий тэгэл нөгөө манг биенээ найруулаад уудаг. Тэгэл нөгөө бусад найруулдаг цай аймаа бүгд аюу гамттай байсан. Тэр нэг goji berry энтрийг ингээ шүлэнд хийгээл дэвтээж агаал нөгөө шөлөө уучаад goji berry-гээ идчихэнгууд их гоё мэдгүй нэг юм санаа ардын уламжлалт аргын хооллолт гэхээрээ надад бол үнэхээр таалагдсан. За тэгээ надад гарсан үр дүн юм байна. Би маань сэтгэл маань маш гоё сайхан хөнгөрсөн. Хажуугаар нь гадаа гараад алхсан, өглөө эрт боссон, тэ бие хөнгөрсөн, жин хассан, бэлхүүсээрээ хассан. За тэгээ амьсгалын дасгалын тэр хийгээд яваадсэн болохоор давхар бясалгал хийгээд те би чинь зүгээр 14 хоног сайхан ариусаад авлаа штэ те. Тэгэхээр одоо ирэх хаврын детокс хөтөлбөр таныг урьж байна. Найзуудтайгаа болон бас ээжтэйгээ, эгчтэйгээ жоохон ахмаг насны хүмүүсийг иймэрхүү зүйлд бас ураад хамт хийх юм бол тэд нар маш их баярлах байх шүү. Биеийн хөнгөрөөд элэг зүснэ те. Ер нь бол өвчнөөс хамгаалах, сэргийлэх зорилттой учраас айгуу гой таалагдах байх гэж найдаж байна. За тэгээ надтай хамтсан баярлалаа. 14 хоногийн турш одоо Amo Detox хөтөлбөрийг барьсан. Сэтгэл маань юм байна, туршлага маань юм байна. Тэгээ та бүхэн бас өөртөө хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээд YouTube дээр эргэн ирж байгаагийнх те дараагийн 7 хоногоос те жинхэнэ арьс арчилгааныхаа талаар яриад явах болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.